Айл амтангүй богж хөтгөртэй гэгддэг хөндөд илгээлтийн эзэдийн хадлангийн бригад ирж буув. Хуучин цагийн цуурхлыг дарах зорилготой залуус эрчтэйгээр ажиллан эхэлсэн боловч нэгэн шөнө зэрэгэлдээ хайрхнаас аимшигт дуу хатаж бүгдийг нь сэрээлээ. Түүнээс хойш учир битүүлэг явдал араараасаа гарсаар залуустай ирсэн галсан гихч анчир ойрхон буй орчин цагийн ёсоор хөрсөнд болуулахаас татгалцсан настайчуудыг голдуу ил тавьдаг оршуулгын газрыг эргэтэл тентхийн шарлууд талигаж залуугийн нэгэн адил тархин ухсаан ухуулсан байхан дээр хадлангийн отогт залуучууд үл мэдгдэг араатны хадталтанд өртөж хэргийн газрыг зорьсон сэргийлэхийн бүлэг замдаа сүрөв. Баруун өнгөрний эрдэнсийг сахих сахиул ороолон яаж дарах вэ? Махчин устгаж хүн чоны нууцыг тайлсан хэд өтөл болсон ч эргэн нэгдлээ. Сүүлчийн үхлийн тулаанаас иш чой гүнчин нарын хинэн амьд үлдэх бол махчингийн үр удмыг тээсэн бүжингийн хувь заяа түүний хүүхдийн тавилан хэрхэх вэ? Энэ бүгдэд махчин зохиолын 3 дугаар бүлэг ороолон танд хариулга болно. Ороолон. Энэ хүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо.